сайн байцгаана уу? За энэ манай Шинжлэх дүүргийн 19 дугаар хорооны салхитын аманд хайхан спорт төвийн дээд хэсэгт саксны талбай ямар ч энд одоо энд нэг саксны хоёр талбайтай байгаа. Ингээ эргэн тойрно. Одоо бид нэр баруунаас зүүн тийшээ харж байгаа энэ байдалтай байгаа. Энд бол нэг одоо энэ саксны талбайгаар 1 2 3 4 ийм хэмжээтэй. Одоо энэ эндээс нөө цаана бол юу юм бэ? Газрын тенсний талбай хоёр зассан байдалтай байгаа. Ингээд та нарын та бүгдийг хараа. Тэгээ энэ талаасаа ингээд энийг хараад байна. За одоо this тодорхой харах болсон. Хоёр зэрэг саксны тэмцээн энэ дээр явагдаж байна. Шинжлэх дүүргийн спорт зөвхөн спортын нэгэн хэсэг ажлын тэнд бол хоёр цэнхэр корт маань газрын тенсний талбай. Энэ талбайг нь бас нэг юм тогтоохон юм шиг байна. Ингээд энэ модууд дандаа шинээр ой үсэж мод тарьж байгаа. За энэ талбай нь баруун хэсэгт нь хөл бөмбөгийн тэмцээн болж байгаа. Хөл бөмбөгийн яг олон улсын стандартаар тавигдсан хөл бөмбөгийн талбай байгаа. Хажуугаар нэг гүйлтийн титан замыг хийсэн байгаа. Ингээд одоо ингээд миний ингэ зааж байгаа энэ яг Чингэлтэй хайрхан уулын харах яг энэ зүгт байгаа. Энэ хурууны хэсэг. Энэ цаашаа ингээд дандаа мод тариад харахаар болсон байгаа. Одоо бол энэ намрын мод тарих цаг хугацааны гарахад эцэмтэйгээр модод харна. Одоо телевизийн бичлэг ингээд цогцоор нь ингээд шийтсэн. Ингээд явж байгаа. Энд чинь 1 2 3 одоогийн байдлаар нэг 4 5 хөл бөмбөгийн баг ирсэн юм шиг байна. Шинжлэх дүүргийн залуучуудын спорт наад мессеж гэдэг. Ингээд ус зайлуулах хоолоолоо цогцоор нь шийдсэн байгаа. Орон нутгийн болон хөгжлийг дэмжих сан болон нэг дүүргийн төсөөс шийдсэн дүүргийн удирдлагуудын спорт комплекс бий болсноор хойш цаанаа тэр нэг театрын ил задгаад театрын төсөө болсон. Энэ тоглолт хийж байгаа тэмцээнтэй шүү дээ. За нэг иймэрхүү юм хогуудыг ингээд ангилсан байгаа. За ингээд явах уу? Одоо ойжуулахын тулд цэвэр усны усаа ингээ хөрвүүлээд эндээс үний удаас усаа татаад
Ажиллаж байгаа. Сүүсэн зүгүүн модоо арчилж байгаа. Зүгээр модыг тарих биш. Тарихаасаа гадна байнгын арчилж туслах тавтал үйл ажиллагаа хийж байгаа. Сайхан ийм сайхан Монголын анхны хөл хөмгийн талбай. Мөн түүчний яг олон улсын стандартаар титан гүйлтийн замыг тавьсан байгаа. Энд зан завсарлаж байгаа юм шиг байна. Ингээ болно шүү дээ. Одоо энэ хэсгийг аваад энэ хэсгийг болчихсон гэсэн шүү дээ. За сайн байна уу? Модоо усалж байна уу? Бангийн модоо ингэ ажиллагаа хийж байгаа. Сайхан. Энэ бол агч уу? Үгүй юу? Агч мод үгүй юу? Энэ жимсний модтой айгу төстэй байгаа юм тийм. Энэ том нь бол нарс байгаа гэсэн тийм. Ааха. За. За сайн байна уу? Тамшигта. Энэ бол яг үздэг хэсэг. Энэ зэрэглээд үздэг хэсэг. Энэ дүүргийн хэмжээнд юм уу? Дүүргийн хэмжээнд үү те? Цэнгэлтэй дүүргийн те? Аа за. Бай. За хийхмэслэн. За сайн байна. Аагаад энэ тэ. Ийм хүч чиглэлтэй дүүргийн залуучуудын спорт наадам физик явах цомын аврах юм дүүргийн хөл өмгийн тэмцээн болж байна. Шүүгч өөрөө шүүгч юу? За сайн. Одоо ямар байдалтай тоглож байна? Одоо ерөнхийдөө 2 тоглолт яваад байна шүү дээ. Нийтдээ хэдэн баг тоглож байна? Нийтдээ 23. Яагаад ч юм бэ те дөнгөж ихлэлтийн байдал те. Маргааш явагдах юм байна энэ да баг те. Өнөөдөр дуусчих уу? За баярлалаа. За нэг юм хөө. За миний хүү энийг өгөөд. Үгээр. За. За үндсэндээ бол Чингистэй дүүргийн энэ хөл өмгийн баг 10 орчим
хөлбөмбөгийн баг тамирчтай байдаг юм. Ийм багтаа. Өнөөдөр ингээд тэмцээнэ ингээд өндөрлөе гэж хэлж байна. Одоо сасан гэдэг За ингээд төр завсарлаа. Доошо уруудаад хайрхан төвийн спорт зогсолборыг найз гол үзүүлнэ. говшивш.